Та бүхний амрыг хэрийн. Би бурхангүй газар цагаан хоолтон гэсэн нэг тийм хоёр видео хийгээд тэгдгээр цагаан хоолтонгуудыг нэг тийм бүтсэн шинжтэй үг хэлсэн байгаа. Би өнөөдөр тэднээс өөрчлөлт гоохгүй. Зөвхөн өшөө цааш өдмөр байна. Тий. Тэгэд би цагаан хоолтны тухай ярьжсэн нь ягаад гинт одоо энэ хятадын арга билэг болон Монголын арга билгийн талаар яриад эхлэвэ гэж та нар гайхаж байгаа хаа. Тэгээд энэ ялгуун гэдэг хүн надаас асууж байна л да. Чи хаанаас энэ мэдээлэл олж авсан юм бэ? Одоо боловсролын гэсэн одоо ангид бүлэгттэй видеонуудаа хамааруулж байгаа юм бол чи одоо энэ хаанаас олж авснаа хэлэх ёстой шүү дээ. Тэгээд тэр вики болон сурталчилгааны вебүүдээс дээр байгаа мэдээлэл чинь алдаатай байдаг шүү дээ гэж юм л та. Би энэ арга билегийн талаарх мэдээлэлээ өвгөөс авсан. Миний өвөг жамцын гом гэдэг байсан. Тэгээд коммунизмын үед кирилл үсгээр сайн уншиж бичиж чаддгүй байснаас болоод хүмүүс жоохон одоо бичих үсэггүй гэж хэлэгддэг байсан гэж би өвгийнхөө дүүгээс дуулсан. Одоо өвөгийн дүү маань эрүүлийн саруул байна л да. Тэгэд өвөө нь одоо буддын шашныг дэлгэрүүлэгч буюу одоо промотер хүн байсан. Тэгээд лам нарын дунд их тийм одоо нэр төртэй байсан. Яагаад гэвэл одоо төвдөр сайн уншиж бичдэг байсан. Тухайд одоо тийм одоо залуу хүн төвдөр сайн уншиж бичдэг нэг тийм ховор байсан л да. Тиймээс нэг өдөр одоо Эрдэнэзуу хийдийн хам болчихсон байсан. Тэгээд Эрдэнэзуу хийдийг ерөнхийд нь музей байдлаас нь хурал номын байдал шилжүүлсэн жамцын гомб гэж хүн байсан. Тэгээд надад тэр цагаан хоолтны тухай нэг тиймэрхүү ярьсан юм байна. Тэгээд би одоо тэрийг одоо жишээ нь зөв гэж үзсэн. Гэхдээ одоогийн тэр өөрсдөө цагаан хоолтон гэж нэрлэдэг байгаа хүмүүс бол одоо нэг л биш байна. Тэ. Тэгээд тэр ялгууны хэлснээр одоо вики дээр байгаа мэдээллийг бас би үзлээ л дээ. Тэгээс би энийг бас вики дээр байгаа тайлбарыг ерөөхдөө зөв гэж үзсэн. Эхний тайлбар нь болохоор энэ галны тухай байна. Гал одоо мөнхийн мандан бадрлыг бэлэгддэг, бас хөрөнгө мөнгийг бэлэгддэг. Одоо галын эмэгтэй бурхан бол хөрөнгө мөнгөний бурхан. Тэр юу бол биш. Тэр нөгөө намсраа бол биш. Бас амжилтыг бэлэгддэг. Тэгээд нарны 3 одоо хилэн өнгөрсөн одоо ирээдүг бэлэгддэг гэж байна. Энэ ч бас үнэн л дээ. Яагад гэвэл эцэг хүүхдийн гал голомт, өөрийн чинь гал голомт, бас үр хүүхдийн чинь гал голомт гэж ярьдаг учраас энэ бол одоо өнгөрсөн одоо ирээдүг бас заадаг юм байна. Тэгээд хоёрдугаар тайлбар нь болохоор нар сар бол одоо мөнхийн гэрэл гэгээ Монгол улс мөнх тэнгэр шиг мөнх оршин тогтнохыг бэлэгддэг гэж байна. Тэгээд энэ хоёр хурц юм гурвалжингууд бол одоо жад болон зэвний үзүүр тэгээд энэ зураас нөттөга нийлээд гадаадын болон дотоодын дайсныг устган дарна гэсэн хэлэгддэг гэж байна. Энэ ч бас одоо их тийм зөв сонсож байна л да. Харин дөрөвдүгээр тайлбар буюу одоо арга билэг yin yang гэж байна. Эр эм хүний нэгдэл, эр эм хүний бүр нэгдэл гэж байна, тийм үү? Харин социализмын үед энэ болохоор эр эм загас сонор сэрэмжийг бэлэгдсэн тийм хос загсыг бэлэгддэг байжээ гэж байна. Тэ. Энэ дөрөвдүгээр тайлбар нь ерөнхийдөө миний сэтгэл санаанд нийцэхгүй байна л да. Тэгээд 5 дугаар тайлбар нь мэдээж энэ хоёр баг нь хүч чадал эв нэгдлийг бэлэгддэг гэж байна. Тэ. Тэгээд яагаад би энэ 4-р тайлбар буюу арга билэг гэдэгт нь дургүй гэдэг юм бэ гэхээр одоо нарны тоол буюу энэ Европын тооллыг болохоор аргын тоол гэдэг. Сарны тоол буюу энэ Азийн тооллыг болохоор бэлгийн тоол гэдэг. Тэгэхээр нар сар хоёр бол нэг иймэрхүү хэлбэртэй байх хэвээр. Гэтэл нар сар хоёр бол одоо чинь ийм хэлбэртэй арга билэг гэж явж байна л да энд. Тэгэхээр энэ их буруу. Тэгээд хятадын арга билэг гэдэг бол нэг нь хар нүдтэй, нэг нь цагаан нүдтэй байдаг. Гэтэл энэ бол хоёулаа адилхан хар нүдтэй, хоёулаа адилхан
цагаануудтай. Тэгээд нэг нь хар, нэг нь одоо юу байна л да? Цагаан байна. Гэтэл энд бол хоёулаа цагаан, энд хоёулаа хар байгаа юм. Тий. Тэгээ өвөө минь одоо тэр цагаан хоолны талаар юу гэж хэлсэн юм бэхээр чи биш дээ сүү цагаан ид сайн хэрглэжээ. Тий. Тэгвэл одоо жишээ нь эрүүл мэнд чинь сайн байна гэсэн баггүй юу. Тэгээ энэ цагаан хоол гэж хэлдэг юм гэж байгаа. Тий. Тэр энэ сүү цагаан идээ идвэл одоо тэр юу толгой тарих чи ерөнхийдөө тийм сэрэг байна. Харин чи тийм одоо хуурсан, шарсан мах одоо тиймэрхүү юм идэх юм бол одоо жишээ нь тарих толгойч жоохон тийм хүнд байна гэж хэлсэн баггүй. Гэсэн чинь одоо энэ ногоо иддэг хүмүүс өөрсдөө цагаан хоолт ингэдэг байгаа баггүй. Тэгээ би энэний эсрэгэл одоо тиймэрхүү юм яриад байна л да. Тэгээд энийг одоо чинь арга бэлэг гэж одоо хүлээн зөвшөөрөөд одоо тэр одоо арго маргогоос эхлээлэл одоо жишээ нь тэр хар одоо чинь хар цагаанаар ингээд ялгаад байгаа байна л да. Тэгээ энэ одоо жишээ нь бол ерөнхийдөө бурхны номын эсрэг нэгдүгээрт. Бас энэ одоо бөөм Монголынхаа бөөм үргэлийн эсрэг юм болж байгаа. Тэ. Нэг иймэрхүү л байна да. Анхаарал тавьсанд баярлалаа.